Сайн мэцгаана уу? За би хадгаламж өсгөөс эхлэн амын зохиолч Мөнгөн байна. За тэгээд санхүүгийн аврыг энийг нэгдэх болсон шалтгаан гэвэл мэдээж яг хувийнхээ үүднээс 7-8 жилийн өмнөөс эхлээд өөрийнхөө одоо бодит амьдрал дээр тохиолдсон санхүүгийнхаа тухай хүмүүст хуваалцаж эхлэх үед зүрийн мэдрэмт төрж ирсэн. Яг над шиг ийм асуудалтай байгаа маш олон хүмүүс нийгэмд байгаа одоо байсарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийг энэ санхүүгийн асуудлыг даван туулахад маш олон ийм бодит жишээ кейсүүд гарч ирсэн. Ялангуяа энэ санхүүгийн боловсролтой холбоотой бүх нийтийг хамарсан одоо мэдээллүүд их нэлээд одоо явагдаасаа гэдэг юм хүсэл тухай төрж ирсэн. Тэгээд тэр утгаараа магадгүй зөвхөн Монголд өнөөдөр яг энэ цэвэр одоо хувь хүний санхүүд чиглэсэн томоохон одоо ийм уулзалт хилцүүлэг болох гэж байгаа учраас энд одоо дуртай яа нэгдэж оролцож байгаа. Миний сонгосон сэдэв бол өрзөө илүү чиний зөвлөх гэсэн юм сэдэв байгаа. Тэгээд мэдээж нөгөө оролцож байгаа итгэгч панелистууд маань бол өөр өөрсдийн сэдвүүдийг бас авсан. Тэгээд бүгдээр нэг сэдвийн талаар бид нар ярьж нэвтрэх болохгүй. Зөвхөн миний сэдвийн надад илүү их одоо чухал санагддаг зүйл бол Монголд сүүлийн статистик мэдээллээр ингээ харахад маш өндөр хувьтай ийм үрзээлийн асуудалтай хүмүүс их байна. Тэгээ энэ улам ингээд хүндрээд байна гэдэг ийм асуудлууд яригддаг. Тэгэхээр энэний цаана уг нь бол яг мэдээ зээлийг бол бид нэг талаас илүү их зөв ашиглаж бол тэгээд уг нь өсөж дэвжих юм боломж гэдэг талаас нь харуул уг нь нэгдүгээр зүйтэй. Агтал энэ зээл нь улам ингээд хүмүүсийн амьдрал дарамт болоод байдаг. Тэгээ амьдралыг нь дээшлүүлэх гэж доошлуулад байдаг учраас бид нар хасах цэгээс буюу үрзээлийн энэ нөхцөл байдлаас яаж илүү ухаалгаар өөрийнхөө зан төлөв дээр одоо анализ хийх, үрзээлээсээ бид нар хэрхэн суралцахын, үрзээл яагаад үүссэн, энэ учир шалтгаан юу юм гэдэг талаар ярих юм байна. Тэгээд мэдээж үрзээлийн асуудал бол мэдээж хүн болгонд ирсэн том сорилт чаленж байдаг. Тэгээд тэрийг л бид нар ямар аргачлалаар гэдэг тухай хуваалцсан. Тэгээд мэдээж хүн болгоны асуултууд байгаа. Миний цалин зээлэндээ ингээд яваад ингээд хүрдгүү шүү дээ гэл ингээд тийм зовлонгууд ярих бах. Нөгөө талаар гэх юм бол банк бол одоо жишээл 45% дээр нь одоо хүний орлого дээр зээл гаргаж байхад дахиад банкусууд маш их газрууд ингээд зээл гаргаад тухайн орлого нь давсан ийм зээлийн асуудлууд их байгаад байдаг. Тэгээ энийг бол мэдээж эргэн өөрөө сонголт хийсэн байгаа учраас энэ дэр бид нар юуг одоо ойлгож олж харах юм бэ гэдэг тухай төлхөө ярина гэж бодож байна. Мэдээж кейс яригдж байгаа учраас тодорхой хэмжээний хүмүүст итгэл төрөх байх гэж найдаж байна. Яагаад тэгэхээр хүмүүс над шиг энэ ийм асуудалтай үеэр байдаг болов гэдэг асуултыг маш хэрэглэхийлдэг, хайдаг. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг гарц гаргалгааг ингээд олохгүй яваад байдаг. Тэгэхээр бодиттой бас ийм асуудалд орсон. За мөн бас одоо бодиттойгоор хадгаламж болоод хөрөнгө оруулалтууд хийсэн, мөн бас үрзээлээ даван тулсан, орлогоо нэмэгдүүлсэн хүмүүсийн бодит жишээнүүдийг сонсох юм бол хүмүүст нэг тийм сэтэл гарц гаргалгаа бий болно гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ бол хүнд яг юу үлдээд байдаг вэ гэхээр ийм одоо аргачлалууд байдгийн байна. Би энэ хэрэглээд үзье гэдэг бодиттой юм арга аргачлалуудыг дараа лекц уулзалтын дараа төрч байх гэж бодож байна. Би одоо уулзалтууд ч тэр зөвлөгөө лекцүүдэр ч тэр явсан хүмүүс заримдаа энэ тааралдаад талархал илэрхийлдэг. Минийхаар бол тэр хүмүүс дээр өөрчлөлтүүд гарсан байгаа шиг дараагийн ийм өөрчлөлтийн том одоо алхам үүсэх ихний давлгаал байх гэдэг итгэж байна. Ивент өөрөө байж болох хамгийн одоо хямд өртөг хэм үнэтэй хийгдэж байна. Тэгээд тийм учраас тикет бол төдийлөн хүн болгонд хүртээмжтэй биш байх. Тэгэхээр өөрийнхөө одоо санхүүгийн одоо амьдралд санхүүгийнхаа одоогийн нөхцөл байдлыг илүү дээшлүүлэх гэж байгаа хүн болгон жоон ч гэсэн сэтэл аваад дээрээсээ гэж хүсэж байна. Зөвхөн санхүүд дээр өртөө хүмүүсүүд биш, мөн бас хөрөнгө оруулагч болж амжаагүй магадгүй зүгээр тодорхой хэмжээний хадгаламж хийцэн. Тэрнээсээ цаашлаад би яах вэ гэдэг хүн болгон дээр ингэ асуудлууд байгаа.
Тийм учраас нэг асуудалд орохоос өмнө хурж ирээд өөрийгөө дархлаа суулгаж авах талаасаа за магадгүй өөрийнхөө ирээдүйд бол хорлохыг илүү ухаалаг хуваарлах талаасаа эсвэл өнөөдрийн өнгөрсөн хугацаанд үүсчихэд байгаа энэ санхүүгийн бэрхшээл өр зээлнээс гарах арга гаргачдын талаасаа ихтгэлийг олчихын тулд энэ ивентэд та бүхэн зорж ирээд өөртөө цаг гаргаад оролцоорой гэдгийг урьж байна. Тэгээд мэдээж хүн болгон нээлттэй биш учраас илүү их яарсан зүг баха гэж хэлмээр. За тэгээд та бүхнийг 2026 оны 4-р сарын 26-ны 11 цагт соёлын төвөргөөнд урьж байна. Тэгээд 11 цагт уулзцаая.